албаг их тэмдэж байгаа. Хүнээс угсаас тэмдэж байгаа баг тэр одоо. Гэтэ ер нь бид хэд ч бэлэн хэрэглэх болсон шүү дээ. Бэлэн харсчихсан бас левүүл юм байна. Тийм байна, сүрдээл юм байна. Юу амар сүртэй юм бэ? Очоочтой. Очоочтой зэрэг гэж. Одоо тэмцээний зорилго нь бол яг энэ мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн холбооны нээлтийг хийж байгаа нэг талдаа, нөгөө талдаа яг мэргэжилтнүүдийг нэгтгэх зорилготой гэж ойлгоод байгаа. Шагналын сан нь бол нэлээд өндөр санагдсан 20 сая гэх. Тэгээд спонсороор бол Pinecone, Mobicom, Zangai мэн спонсор хийж байгаа юм байл. Ороод ирлээ. Хай. Хай. Оо, тийм үү. Тийм. Өдрийн минь. Nice гоё. Гал. Хэдэн баг тоглож байна? Нийтдээ 20 баг. 20 баг. Сая хэдэн тоглолт явсан? За бараг 3 дэх зоон дуусчих шиг байна шүү дээ. Зооны тоглолт. Та тоглолтгоо. Сая бас будаж үзлээ. Оп моп. Будаж. Nice. Овер будаж үзлээ. Болохоор байна. Nice. За. Хай. Влог. Би юм уу? Чиштэй. Чи вэ? Да чамруу гэн. Зүгээр влог. Дата банкас оролцож байгаа юм байна те. Нөни? Тоглосноо. Хоёр тоглосон. Хоёр тоглосон. Хоцсноо. Хоёр очсон баа. За. Хэрэг сэтгэлээрээ. Гоё наа. Бэлтгэл хэрэг тоглогч те. Дажиг багууд ах шиг нөө. За. За амжилт. Бодлоо. Энэ нөгөө нэг юуны YouTube-ийн Silver Button-тай байдсан тий. Хай тай тоглоод дууссан юм уу? Хэд тоглосон? Хоёр тоглосон. Хоёр хайцсан уу? Па. За. ТТБ Богдбанк нийлээд юм нэртэй байна тий. ТТБ 2 багт байгаа. Тэгээд ТТ баг. Одоо юутай тоглох юм те? Одоо Black Squad гэсэн байна. Black Squad ямар компани вэ? 3 дахь оюутнууд л байгаа гэсэн. Оюутнууд наа. За амжилттай. Тас. Хөө. Тай тоглоод дууссан юм уу? Тэгээд Tetris-ээр тоглож байгаа юм уу? Окей. Хит тоглоод хит хожигдов. Гур тоглосон уу? 3? 3 хоцсон. Одоо юутай тоглох вэ? IFC. Ямар компани бол? iFinance. Танах чинь ямар компани гэж болоо? E-Mongolia. 4 E-Mongolia. Нэг юм баг. Ямар мэргэжилтэй хүмүүс вэ? DevOps. За. Backend. Тэр хамгийн цааш байгаа системийн Sysadmin. Frontend. баг гэдэг баг юм шиг байна. Хэрэгжтэй баг юм шиг. хэр бэлтгэлээ? Баг гэж одоо ганц гэж. Ганц тоглосон. Хин эм банкныхаа. За. Бэлтгэлтэй ч үгүй. За. На эм банкнаас өөр оролцож байгаа юм байна уу? Байхгүй хаа. Танахнаас бүрдэхгүй нэ тэ? Хүрдэггүй. За амжилт хүсье дараагийн тоглолт. Тайд тоглоод дууссан юм уу? Тоглож гинөө? Зүгээр влог явж байгаа маа сонирхол. Ямар компаниас оролцож байгаа? Тапа. Бүгдээрээ тапа юу? Ямар мэргэжилтэй хүмүүс энэ тайдээс? Янз бүрийн хүмүүс. Ажлын зөвлөл, инженер, дизайнер, маркетинг. Хэр бэлтгэлээсэн тайд? Хийгээгүй. Сая хэд тоглоо хэд хожиж хожигдөө? Нэг. Алиг хожоод алиг хожигдчихв. Смартыг очоод сайн JP чинь ямар компани бол?
За тапа гэх гэсэн тий. Хөөе тапа дээр нэг гомдол хэлчихөө гэхгүй. Hackerman. Тапа хараа жоохон зарим нь асуудалтай байгаад байдаг тий. Тий. Танах гэхдээ чинь цаадлын хөгжүүлэлт талыг хариуцж байгаа гэсэн үг шүү дээ. За би бол гэхдээ тапаг үнэн ширгэлдэг шүү. За заримчлалсан. Тапа. За багууд бол хожигдсан баг ураг байгаа мó? Бүгд л хожсон л гэдэг. Энэ тэмцээний зорилгыг мэдж байгаа юу? За. За мэдж байгаа юм. За мэдпаг ерөнхийдөө ингээд дэлгэрүүлж хүмүүс ингээд девелопер хүмүүс, IT-ийн хүмүүс нэг нэгнтэйгээ community үүсгэх зорилготой л гэж ойлгосон. Зөө. За. Та нэг оноорлоо. За амжилтсан. За баярлалаа. За манай багт IT-гийнхан байна. Дандаа код бичдэг хүмүүс. Тий. Тэгээ би болохоор дандаа код бичдэг хүмүүс. Тэгээ аппликейшн суурьтай хаа би сайн мэдэхгүй байна. Би болохоор өөрөө график дизайнер. График дизайн ч одоо IT-да Орно шүү дээ. Компьютер дээр л ажиллаж байгаа юм чинь. Тэгээ нөгөө UX UI чинь шүү дээ. UX UI гэсэн юм чинь бас IT руу гарах. Хэр тоглож хэд хажив? 4 тоглоод 3 хожигдоод 3 хожоод 1 хожигдсан. Аль багт хажигдав? TDB-гийн багт хожигдсан. TDB богдгцсон. Тэгээ би дараа 11-аар 1 раунд зөрүүтэй хожигдсан. Амхантай юм байна. Тэгээ бол наачгаад Гонглж байна та. үгүй ээ. Дараа таарах юм ч угаасаа хаад. Тэгэхээр дараах дээр л хажиж байна. Би 7 хоног л хийсэн хаа юм. 7 хоног хийсэн. Тэгээ ер нь хайгаа хаа. Гэр гэрээсээ л. За баярлалаа. Ямар багт үзэж байгаа? Ямар багт үзэж байгаа? Бай. Лайна. Хэр өндө чгүй. Гайгүй. Яа нөөчтэй. You serious? Заавчлаарай. Дэжгүй бэлтгэл хэр бацсан? Бэлтгэл хэр бацсан? Гайгүй зүгээр л унтж байгаа л байдаг шүү дээ. Унтжаа дөрөвсөн. За. Ямар хөрштэй та? Програм гэж. Програм? Хангамж. За хэдэн жил ажиллаж байна? За одоо дөнгөжл эхэлж байна гэж. Тийм. 5 сар болсон шүү дээ. За амжилтсан. За баярлалаа. Hello. Nani? Syndicate. За. Нэг юм байна. Тэ. За, дэжгүй юу? Дайжгүй нэг хожигдсан 2 хожигдсан явж л. Одоо нэг бага үлээгээл. Одоо юутай тоглох вэ? Одоо мобинеттэй доолно. Мобинеттэй. Аа. Алах уу? Гай үгүй хичээл үзэн дээ. Чигээр үзлээ. За баярлалаа. Энд бас багт байгаа юм шүү дээ. За. Black Squad Монголц 2. Hello. Толоо дуусна уу? Black Squad Монголц 2 уу? Black Squad. За, хэд тоглож хэд хожигдсон? 4 тоглолоо. 4 хожигдлаа. Оо. Гоё нэ. За. Сэтгэл санаа дэжгүй юу? Тэгээд эхний үе дээр айгүй дажгүй тоглосон одоо ш. Тэгж чад хоёр дахь дээрээ тэгэл хотлоо асаргаал тэгэл. Бэлтгэл жоохон таараа юу? Ерөнтэй багаар нэг ч удаа тоглоог байж чад. Нэг удаа тэгээд таараа. Ямар компаниас оролцож байна? Ямар мэрэгчлэнүүд байна? За эдийн инженер одоо компаниуд ер нь ажиллаж байгаа байна. Манай ажиллаж байгаа бүгд тэр оюутан. Тэгээд 3 дахь курс аваад байна. Аль сургуулах юм? Мандах. Аа. Тэгээд бас мандахаа төгссөн ах нартайгаа л таалаа бас. Гоё л байлаа. Аха. За. Ямар багт хожигдоо? Төрөлд ICT Haskell-тай тоглоо. Аха. Усуулаад тэгээд дараа нь YouTube тоглоо. Mobile төлөө. Тэгээ Mobile-тэй тоглоод тэрнтэй амар өрсөлдөд дуулан тоглож гин гэж бодсон. Тэсэж ярина. Нэг темп алтаар нэг босуулаад тэгээд дараачихаснаас
бидэд шидэд мастерсаар гадаас нэг гэж юу syndicate тоождаг. Сая тэгэхэд богдонктэй за гоё тоглож юм байна да гэсэн чи саж өчлөө гэж. Ааха. За. Жохон үсээдлийн те. Яг бас уулчна. Болохоор байна уу? Тэгээ ер нь цаашдаа тоглол гоё л байна. Дараа Ер нь иймэрхүү тэмцээн юмнууд ингээд яг холбоон дотор болвол хэр ийм нэвтрэгтэй оролцохоор байна. дараачийн үйлрэлт нь одоо тоглоё гэсэн бодолтой байна одоо. Тэглээс яаж байгаа доо. Харин тийм. Шаруул гоцоочлаа. За баярлалаа. За амжилт. Одоо ингээд яаж ч байгаа юу? Ингээд баг нь дуусчих байгаа юм. Бараг ихтэй тоглолт. Hello. Монгол цайруу. Монгол цайруу шээ. Talo. Sorry. Тана багыг гадар харин нэлээ яриад тах шиг ах юм. Хит хожигдов. Зооноос нэлээр өгсөн. Харин гадар нэлээ хүчтэй л байна л гэж яриад тах шиг байна. Ганц нэг багаас яриад. Яг манай зоон гайг өгсөн. Танах яг ямар компаниас оролцож байгаа ямар мэргэжилтнүүд вэ? 3 оюутан шүү. Тийм үү? Тэ 3 оюутан. Манай нэг маань хаана юм бол би болохоор компаниас орж. Ямар компани? Би дижитал яриа. Дижитал яриа. Нэг нь хаабаг. 2 ажилтан 3 оюутан л юм байна л да. Та ямар мэргэжилтэй? Би чи систем хөгжүүлэгч. Систем хөгжүүлэгч. Хэдэн жил ажиллаж байна? Угаагүй. Мэргэжлийн талаар яриач. 3 сар л байсан. Би ч нэг амар тийм мэргэжлийнхээ юуг нь ярий да. Юуг нь дуртай дурсан зүйлөө. Зүйлийг жойж олдсон шүү. Тэгэхгүй шүү дээ. Ерөөсөө мөнгө шүү дээ. Цалин бол ер нь бус мэргэжлүүдгээ харьцуулахад бол өндөр гэж ойлгоо. Тэ өндөр үсттэй ч одоо. Би бас өндөр яг энэ осмо ороод байгаа юм амир юм бэ. Hello. Дэжгүй юу? Хэр өрсөлдөөнтэй тоглоо? Тоглоод хожигдчихлоо одоо. Хит тоглож хит хожигдов? 4 тоглоод 2 хожигдчихсэн. Сэндимэн юм те? Бүгдээрээ сэндимэн ажилчдаа. Тий, бүгдээрээ сэндимэн. Ямар мэргэжилтнүүд байна? Одоо би болохоор mobile develop. За та. Хөрөнгө удирдлага. Хөрөнгө удирдлага. За. Санхүү. За. Санхүү. Ер нь иймэрхүү ийм activity тэмцээн юм зохиовол хэр яхаараа сонирхолтой. Та дараа жил зохиол авах уу? Орно. За. За дүүл студентээс агэр. За. Ямар багтаа үзэж байгаа? JMPP. Дата банк. Улаан шүү, нэгтэй наац. За баяр хүргэе. Тасаа минь яасан. Нөө. За. Хөснө гарцсан явж шээ. Харин тийм ээ. Хэр вэ? Тэмцээн амжилттай явуулчлаа. Зарим багууд зооныхоо тоглолтуудыг хийгээд дуусгачлаа. Зарим нь арай хийж амжааг байна. Тэгээ одоо бол цайны цаг гэд бүгд гараа тамирчнаа тэгээ хоолнд орчлоо. За. Хамгийн хүчтэй нь ямар баг вэ? DDoS нэг ч ажиглалгүй DDoS байгаа. 2-3 баг байсан би яг санахгүй байна. Гэхдээ бас 2-3 баг нэг ч ажиглалгүй зоонод хэрэгүүлж гарч ирж илээ. Тамирчид ер нь бол чангал байна. Та холбооны гишүүн үү? Тий, би дижитал Nexus-ийн менежер баггүй шижир дулга гэдэг. Та ямар мэргэжилтэй? Би инженер мэргэжилтэй. Инженер. Тий, гэхдээ уулуурхай инженер мэргэжилтэй. Юу басаа? Та ямар мэргэжилтэй вэ? Би өөрөө болохоор бизнесийн удирдлага эдийн засаг давхар бакалавртай хүний ууг нь. Тэгээ манай аав нэг программист хүн байсан болохоор ер нь IT-д багасаа сонирхолтой. Тэгээд 10 жил ер нь IT-ийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд одоо санхүүгийн инженер технологийн сургууль дээр сургалтын албаны дарга гэдэг. Гадаад харилцаа хариуцдаг, маркетинг хариуцдаг. Тэгээ англи хэл заадаг. Тэгээ хувьдаа стартаптай. Тэгээ нэг юм хөдөлгөөнтэй нөхөр. Тийм санхүүгийн ганцхан зүйлс Тийм байна. Ийм хүн байна. Танах одоо ямар мэргэжлэр үйл ажиллагаа явуулж байна? Манайх болохоор одоо мэдээж програм хангамжийн инженер байгаа. Тэгээ нэмэлтээрээс нэг 2 дээр нэг 2 гээд гадагшаа бас 2 жил Монголдо сураад 2 жил гадны
2 жил гадаад суугаад тэгээд ийм хост дипломд төгсдөг. Би санах төгссөн шүү дээ. Маркетинг гарсан. Nice. Тэгээд бид нар чи бас химэл оюухан мэдээллийн аюулгүй байдлын тэгээд visual art тэгээд Тайван руу бас явуулдаг. Ийм 2 дээр нэг 2 хөтөлбөртэй байгаа. Сэтгэл судлал байгаа. UI UX инженерийн анги байна. UI UX инженер гэдэг нь болохоор нөгөө дизайн нь бол яг нэг хэлэхэд бас нэг онц шилжүүлсэн. Тэгээд дизайны чадвартай код бичдэг инженери. Тийм учраас инженер гэж бид давхар код бичих юм. Тэгээд мэдээллийн аюулгүй байдлаа хэлсэн. Яна одоо хөтөлбөр үлдээч гэдэг хөөхтүүд нэг гомдчих. Би харин бас сүлд харчаад жоохон огт Монголд байгаагүй мэржлүүд байсан л дээ. E-спортын emerging market гэж ярьдаг шүү дээ. E-спортын анги маань бас нэгдсэн. Яг тэрийг нь яг манай инженер технологиор хариуцдаг. Маркетинг одоо нөгөө entrepreneur гэж одоо бас бизнес талбар байдаг шүү дээ. Одоо ер нь бол амар товчхондоо юм шүү дээ. Мөнгө хаашаа явна тэр чиглэл рүү бид нэр чиглүүлж байгаа гэсэн жоохон муухай хэлцлээ. Гэхдээ яг санаа нь юм emerging market гэж хэлдэг, blue ocean гэж ярьдаг. Юм хаашаага хөгжиж чиглэж чинь тэрийг нь бид нэр дагаал хүсээ явуучих хэрэгтэй. Ялангуяа технологийн салбар болон бизнесийн салбар. Тэгэхээр манай санхүү эдийн засгийн их сургууль яг тэр тоочнууд одоо 5 жилийн дараа тийм хөтөлбөр гаргана гэдэг ч юм уу. Жоохон ноц юм хэлж ийж магадгүй тэр чиглэлээ бид нар мэддэг учраас. Ер нь. За баярлалаа амжилт хүсье. Цагтаа суулаад одоо тэмцээнээ амжилттай эхлүүлээд энэ үеийнээс өсөлтөөнийг үзүүлсэн залуучуудаа бүгдээр нь баярлалаа гэж хэлмээрээ. За IT-ийн салбар явж байсан байна. За манай Монголын мэдээллийн технологийн мэрэгчлэтнүүдийн холбоо гэж холбоо үүсгэн байгуулагдсан байгаа. За би өөрөө санаачлаад үүсгэн байгуулсан. За энэ холбооны маань зорилго гэвэл дэлхийд даяар байгаа Монгол IT-чтэйгээ ер нь нэгэн ийм community-д нэгтгэх яа. Бид ер нь хаана байгаа, юу хийж бүтээж байгаа, юу одоо чадж байгаа, чадвар бусдаагаа их яаж хуваалцж байгаа юм бэ гэдэг талаар ингээд нэг ийм нэгэн community үүсгэгээд холбоо үүсгэн байгуулсан. Холбоо маань өнөөдөр одоо 9 гишүүнтэйгээр 9 удирдлагын зөвлөлийн гишүүнтэй байгаа. За энэ гишүүд дотор маань та бүхэн хуулийн асуудал тулгаруул зөвлөгөө өгчлөг хуульчж байгаа стартап байгууллагыг санаагаа өөрчлөөд ирвэл хөрөнгө оруулаад стартапыг чинь бойжуулах дэмжээд өгөх одоо энтерпренер байгаа. Бид мэдчлэнгээр ингээд 9 хүн за мэдээж IT-чд бол байгаа. Эсвэл ингээд удирдах зөвлөлтэй ажиллана. Яг энэ тэмцээнийг зохиож байгаа сэтгэл ямар байна? Гоё өнөөдөр яг мэдээллийн технологийн одоо 120 мэрэгчлэтнийг нэг дор цуглуулад нэгтгэж чадлаа бас хооронд нь өрсөлдүүлж чадчихээн. Тэгээд гоё нь манай холбооныхан бол маш өндөр сэтгэлтэй байна. Тэгээд холбоонд мэдээж өнөөдрийн арга хэмжээг одоо зохион байгуулахад тусалсан маш олон хүмүүс байгаа, компаниуд байгаа. Тэгэхээр тэд нартай бас үнэхээр их талархаж байна. Бэлтгэл хэр байсан бэ? Ядарсан уу? Ер нь бол холбооны ажил хийдэг шинээр дөнгөж үүсгэн байгуулагдаж байгаа болохоор Digital Nexus буюу өөрийнхөө компани одоо багийнхныг нэлээд ажиллаа. Тэгээ бид нар гайгүй тэгээд үргэлж одоо хизээ залгахад тусалж дэмжихэд бэлэн. За ялангуяа энэ холбооны зорилго зорилтыг сонсоод IT-ийн одоо мэрэгчлэнүүдийг нэгтгээд одоо дэлхийн өнцөг булан бүрээс одоо Монгол IT-чдыг нэгтгэе гэдэг зорилгын маань одоо сонсоод залуучууд маш их дэмжсэн учраас харьцангуй ядралт баг байлаа. За ер нь яг холбооны Meetbug-ийн дараагийн activity үйл ажиллагаа юмнуудаас ганц нэг нь дурдаад өгөөч та. Яг бид нар одоо 11 сараас эхлээд холбооныхоо гишүүнчлийн нэг early bird membership эхлүүлнэ. Тэрнтэй холбоотойгоор бас янз бүрийн төлөвлөсөн юмнууд байна. Америкаас, Японоос, Германаас ерөнхийдөө бол Монголынхаа IT-ийн залуустай өөрсдийн одоо тухайн улсад байгаа технологийн одоо чиг хандлагууд, улсад явагдаж байгаа чиг хандлагууд, за дээрэс нь өөрсдийн мэдсэн сурсан бүхнээ хуваалцъя гэдэг юм хүсэлтүүд ирж байгаа. Тэгэхээр вебинар хамгийн түрүүнд болж магадгүй гэж бодож байна. iFinance гэдэг компани багаа дэмжих гээд ирсэн байгаа. Тэр нь хэдүүлээ сэтгэлийн хуваалцъя. Тэгээ. Чухал мөчтөр бас хүрэлцэж ирсэн байна. Сайн байцгаана уу? Төрийн жаргал захирлаа. Энэ сайн байна уу? Шууд сайн байна уу? Сайн байна уу? За. Одоо багаа дэмжих гээд ирсэн биш лээ. Тэглээ. Бүгдийн төлөв би барилгүй бид. Тэглээ. Сэтгэл яваад. За гоё байна. Яг ингээд холбооны анхны тэмцээнээс гоё болж байна. Сүр дүүлэнтэй олон хүн амруулсан. Айгу айтайхан болж байна. Манайх ч гэсэн нэлээд үзээтэй үзэж явах шиг байна. Тэгээд жил болгон уламжлал болгоод хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээд та дамжилт хүсье. За баярлалаа.
хүрэл металл авч чадахгүй бол та загнах уу ажилчтай? Гүү зүгээр. Зүгээр та тэгвэл яг бэлтгэлтэнд захирлын зүгээс хандаж бэлтгэлтэнд туслах юм хийх үү? Зүгээр хүрлийн шагналын санганд би өөрөөс өгчтэй. Сонсноо сая манайха хүрэл авахгүй бол шагналын сангаас нь хувьяасаа өгнө гэсэн шүү дээ. Зөвлөн тэгж шүү дээ. Багийн коуч байгаа юу? Коуч байгаа юу? Сайн байна уу? Коуч багийнхныгаа ер нь ямар тактикаар явуулсан энэ хүртэл одоо өндөрлөгөөс харахад тактик байхгүй энэ сүүлийн 2 жил болоос та авч яваал бисэдэж байна. Бүгднийг авч яваал бисэдэж байна. Тийм 2 жил бисэдэж байгаа. Тийм бид манай компани байгууллагатай 5 жил болж байгаа. Одоо 5 жилээ болж байгаа. Яг энэ e-спортыг дэмжихэд компанийн зүгээс ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг вэ? Компани зүгээс бол захиралтайгаа нийлээд явдаг. Захиралтай хамт тоглолт юм уу? Захиралтай хамт тоглолт. Вау, тийм үү. Ямар гоё захиралтай юм бэ те. За багийн тоглогчдод сэтгэл хэр байна? Тэр хүлээлттэй бай, сандарч гин үү, яаж гин? Манайха Ямар темпл. За тэгээч. Тэр угаа. За эндээс энэ үнээс ярьсан. Hello. За алтын төлөө тоглох байгаа багаас сэтгэл авна. Бүгдээс нь тавья. За багийн ямар ролтой тоглож байна? Эйс тавуулгыг наалсан. Би сайн гарсан. Тийм үү. За. Эйс сэтгэл ямар. Яа надад. За, эйс сэтгэл ямар. Гоё нэ. Гэтэ тэр амар хурдан болоод өнгөрцөн. Ерөөсөө мдэг байхад яг урд хүмүүс байсан тэгэл буудаал тэгэл бүгдийг наашсан болохоор. Яг тоглож байгаа position энтри маягийн яг тогтсон бас байхгүй бүгдөө л ороод гараад тэгэл амар тоглож байгаа болохоор ярилцаал бүүнөө тоглождаг болохоор. Монголцоор бодвол гэх юм уу? Яг хин шиг нь тоглож байгаа гэсэн үг. Зэн Синзуу эсвэл Техно ч юм уу байж л байгаа. Тэр нь Синзуу рүү байж. За алтын төлөө тоглож байгаа сэтгэл зүй юм. Дэжгүй ер нь хожин гэсэн бодолтой л. Тайм байна уу? Тайм байна. За. Окей. Дэжгүй дээ. За баярлаа. За бусад багийн капитан юм баг вэ? Сайн байна уу? За энэ хүртэл яаж ирсэн сэтгэл хэр байна? Хэрэг хол замыг дуулаа шүү дээ. Яг хөө ингээд нэг өдөртөө багш дуусч чадаа баяртай байна. За алтын төлөө тоглож байгаа юу? За сэтгэл хэрэг манайхаа өндөр байна уу? За хэдэн багтай тоглоо? Ер нь яг өнөөдрийн тоглолтыг нэг дүгнээд бацаад сэтгэлээ хэлэх юм байна. 6 багтай тоглосон юм да манайх мөлөө ер нь тэгээд 6 ерөнхий оролцож байгаа багуудаас хүчтэй байна, сайн байна, өрсөлдөөнтэй тэнцээ их гоё болж байна. Одоо финалийн төлөө шалгарсан ингээд тоглох гээд байж байна. За багийн капитан уу? За ер нь тийм болно да. Ямар мэргэжилтэй лээ? Систем ядны. Хэдэн жил ажиллаж байгаа вэ? Дөнгөж 1 жил ажиллаж. Тийм. За. Нэг ч хожигдоогүй юм уу? Оо вау. Хэлээж гинөө. За. Ямар мэргэжилтэй лээ? Спорт инженер. За. Би харин ингээл бодол байна л да. Яг ингээд өдөржингөө манай хэд чинь ер нь юм компьютерийн ард сууж ажил хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд яг ингээл яг энэ одоо хобби гэх үү, яг энэнийг яаж зохицуулж ийн амьдралын тайм менежмент гэх юм уу? Ажлын цаг ер нь ажлын өдрүүд их тоглолтгүй. Хагас бүтээний нэг өдрийн ч юм уу, 2-7 хоногт нэг ч юм уу. Амралтын өдрийн гайг цаг тоглолцдог. Компьютертэй байх гэсэн орцдог. Ер нь мэдрэлийн ядаргаад амир их ордог учраас. Сул тал нь жоохон хоол байх гэж. Давуу тал нь яг энэ тэмцээн босон ч шууд харуулж байгаа юм шиг хожигдчих мэжигдэхгүй. Давуу. Яг энэ хувийн бэлтгэл сайтай байсан бол таа. Финалд гарч ирлээ. Бүгд хувь хувьдаа л бэлтгэсэн байна шүү дээ. Яа. Хог биш хор хэлчихв. Зоондоо нөгөө багч нь танаа багт 11-13-аар хожигдсан гэж хэллээ шүү дээ. Одоо өшөөг авнаа гэж хэллээ. Харин тэгж хэлээ. Өшөөг авнаа. Бид бас жоохон сул тоглоцсон юм. Жоо өгшөөл үзүүлсэн гэдэг чиг байна. Танд багаас эйс хийсэн юм байна уу?
Тийм үү. Сая нөгөө багийн чинь өмнөх тоглолтын дээр эйс хийсэн шүү дээ. Яг муу хүмүүстэй болохоор easy. За ойлголоо. За хэдэн багтаа тоглоо. Шууд ингээ ороод. Тийм шүү дээ. Олоог шүү дээ. Тоглоогоо. Тийм. Хэдэн багтаа тоглоо нэг 4 5 маан баг уу? Аха. Хит хожигдов. 4 хожиж нэг хожигдлаа. Өнөөдрийн сэтгэл ямар вэ? Яг гоё лээ. Тэмцээн өөрөө гоё л. Ямар мэргэжилтэй лээ? DevOps. DevOps хэдэн жил ажиллаж байгаа юм да? Юу яасан? Хөрвсөн. За. Тэгээд 5 жил backend. Тэгээд одоо яг 5 дахь жилийнхаа сүүлээс яг DevOps. Яг ер нь нөгөө нэг төгсөн мэргэжил нь юу гэж явж байгаа лээ? Мэдээллийн технологи. Тэр мэргэжлийг анх сонгох болсон шалтгаан нь юу байсан бэ? Начаас ерөөсөө мартчихсан байна уу? Яг тухайн үедээ зүгээр компьютертэй ойрхон болохоор л ер нь бол яг айгүй за энийг мэргэжил болгох доо гэж сонгочихсон. За өрлийн төлөө тоглох ч шүү дээ. Хөөе та хэд чинь яг багаараа бэлтгэлээ хийж базаалаа. Хувь хувьдаа л бэлдсэн үү? Ер нь бүрэлдэхүүн дуудаагүй. Тэгээд нэг ганц хоёр бол тоглосон. Тэгээд бэлдсэн. За. Зя багийн капитан юм лээ. Шууд капитаныг мэдрээд авсан ба шүү дээ. За. Hello, за бүгд өдрийн мэнд. Хай. Алтын төлөө үзэж байгаа багаас алийг авах гэж бодож байна. За, яста мэдгүй. Алийг багийг дэмжиж чинь. Аль нэг баг юусэн би чинь дэмжиж болохгүй шүү дээ. Зүгээр хувьдаа энүүхэндээ. Байхгүй дээ. За хүрлээс дүүтэй биш үү цаа гэж бас дээ. Дүүтэй богч. Бас нэг багч сайн. Бас багийн тамирчин хамгийн дөрөвд авах юм бол long group. Шууд дөрүүлээ тохиод за энэ гол тийм бэ. NMT баригдсан. За дизүү үнчний смокер цахлаад гараад ирэх бигнерийг барих боломжтой одоо парамтлаасаа гараад ирсэн шууд ламруу баг бооных үзүүрийг хийчлээ. Дизүү цонхон юм байгаа. За эхний map дуусгаж. Syndicate map point гарсан байна. Армартай тоо. Map point. No worry тэр раунд авах гэж байна. Аль багийг дэмжиж байгаа. Үнэл. Би угсаа шинэ дэмжиж байгаа баг дээр ороод ирсэн байна. За эхний байсыг. За баярлалаа. За баярлалаа. Одоо Мираги. За өшөөгөө авсан. Авсан амар гоё наа. Амар тоглолоо шүү дээ. Хэр сандарсан? Гайгүй дээ. Нэгтээ амар ойрхон жигсэн болохоор бас жаа хэцүүсэн. Гэтэ дутуу гэдгээ бол мэдрээгүй, илүү гэдгээ мэдэрсэн. Тэгээд одоо ажиллаа. Баяртай наа. За баярлалаа. За баярлалаа. Зүгээр шүү дээ. Тийм мөнгө шүү дээ. За гач шагнал маглаа таасан. За би дагаад. Наадгүй яач За дэлхийд даяар ажиллаж байгаа, сурж байгаа Монгол IT-чтэйгээ нэгтгэх нэг community болгох юм зорилготой Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн холбоо гишүүдтэй үйлчлдэг одоо төрийн бус байгууллагын гишүүдийн дунд зохион байгуулагдсан, анх удаага зохион байгуулагдсан 20 сая төгрөгийн шагналын саналай CS2 тэмцээний маань аврагууд одоо тодорч дуусаад нийтдээ 20 баг оролцсноо сүүлийн одоо 3 баг ингээд шагналаа авах бэлэн болоод байж байна. За DDoS багийнхныг урьж байна. За дараагийн баг болох Хултан өвчний баг Бог банкнд ажилладаг манай IT-ийн залуучууд байгаа найзууд болох TT Бог багийг урьж байна. 5 сая төгрөгийн
За. За статистик нийлүүлж үзсэн. Ер нь бол хийлийн хувьд бол бас яг адилхан билээ. 2 хүн. Гэтэ эдийн арга бол бүр талиж өгсөн билээ. Тэгээд NMT гэж залуу байна. MVP-ийн сэтгэл. Өстой маш их баяртай байна. MVP болно гэдгийг мэдчихсэн үү? Ер нь өнөөдөрт өдрийн турш ер нь бол их муу тоглосон. Тэгээд яг финал дээр тоглохдоо ерөнхий сая тоглосон багт хожигдсан байсан болохоор за ер нь бол заавал хожно. Сайн өдөржингөө муу тоглолцоо өөрийгөө харуулна гэж одоо их сэтгэл зүгээ бэлдэж орсон да. За баяр хүргэе. Баярлаа. Дараагийн тэмцээнд амжилттай. За баярлаа. За влог дуусж гин тэгээд баяр хүргэе. Баярлалаа. Амжилттай зохиолоо те. Баярлалаа. Дэмжигчдийнхаа хүчээр, багийнхныхаа хүчээр өнөөдөр оролцсон 120 гаруй залуучуудынхаа хүчээр одоо Монголын мэдээллийн технологийн мэрэгчлэнүүдийн холбооны Метпа Cup 2025-ыг амжилттай зохион байгуулж дууслаа. Залуучууд маань нийтдээ 20 сая төгрөг аваад үнэхээр сэтгэл өндөр ах шиг байна. Тийм зураг авчих шүү. За баярлалаа. Баярлалаа. Бака. За Метпа тэмцээн маань өндөрлөө харж явж гин. Тэгээд явчихсан нилээ. Урт өдөр болж өнгөрлөө. Тийм л энэ да. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Пока.